Сугадар сум тамхигүй хот болох аянд нэгдлээ. Эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа тамхитлалтын эсрэг хувьсгал кампанит ажилд Монгол улс албан ёсоор нэгдсэн бол өнгөрсөн 7 хоногт Сугадар сум тамхигүй хот аянд нэгдэхээ мэдэгджээ. Тодорхойлбол өнгөрсөн 7 дугаар сард 4 дугаар цахилгаан станцын хамт олон Бээжин хотны улсын тамхитлалтын эсрэг хувьсгал кампанит ажлын нээлтэнд оролцсоныхоо дараахан улсын хэмжээнд тамхитлалтын эсрэг хувьсгалыг албан ёсоор зарласан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар тамхигүй орчныг 10 аймаг нэг дүүрэг дэмжиж байгаа бол Сугадар сум ажлын байрны дотоод болон гадаад орчныг 100% тамхигүй орчин болгохоо зарлалаа. Одоо Монгол улсад эрүүл хотын сүлжээ гэж ер нь Монгол улсад дэлхийн одоо нийтээр эрүүл хотын сүлжээ гэж байдаг. За энд одоо манай Монгол улсын одоо 21 аймаг ер нь бүгд нэгдэж байгаа. А түүний хүрээнд бол одоо Сугадар хот, тийм ээ, Дархан, Орхон, за Мөрөн, Чоо болсон Чингис, Сайн шанд, Говь сүмбэр, Өвөр ханга, Баян хонгор дээр нь одоо Чингэлтэй дүр гэсэн ийм газрууд бол эхний ээлжинд нэгдэд үйл ажиллагаа эхлүүлж байна. За тэгээ энд одоо актер тийм их санхүүжилт шаардахгүй. За хамгийн гол нь зөв мамлайлал чухал, тийм ээ. Тэгээ ажлын байрууд одоо өөрсдийнхөө одоо байгууллагын түвшинд, тийм ээ, энэ бодлогыг 100% тамхигүй орчин болох бодлогыг хэрэгжүүлэх, тийм ээ, сургалт явуулах, сурчлагаа хийх, судалгаа хийх, тийм ээ, ийм одоо ажил өөрийгөө төлөвлөж байгаа. За тамхины хэрэглээ нь хүний бие эрхтэнд хортой төдийгүй халдвар болон халдвар тус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсүүдийг бий болгож хөдөлмөрийн чадвар алдагдуулж үхэл төрөхөөс гадна хүрээлэн буй орчинд асар их хор хөнөөлтөй болохыг шинжлэх ухаанаар нотолсон байдаг. За тамхинаас үүдэлтэй өвчнөр жилд 7 сая хүн нас орж 600 мянган хүн ам дам тамхитлалтын улмаас амь насаа алдаж байна гэсэн судалгаа гарчээ. За харин 2013 онд Монгол улсад явуулсан судалгаанаас үзэхэд 4 хүн тутмын нэг нь тамхи татдаг болохыг тогтоосон бол энэ тоо цаашид өсөх хандлагатай гэж үзэж байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхитлалтын эсрэг хувьсгалыг дэлхийн улс гүрнүүдэд өрнүүлж эхлээд байна. Тамхи бол яг тухайн одоо бизнест бол нэлээд бас сөрөг үр нөлөөтэй гэдэг нь тодорхой судалгаанууд байдаг юм байна. Жишээлбэл нэг хүн өдөртөө нэг 40 гаруй минутыг тамхи татахад зориулдаг. За жилдээ энэ бол бүрэн 20 гаруй ажлын өдөр болдог юм байна. За ингээд тамхи татдаг хүмүүс бол татгүй хүнтэйгээ харьцуулахад илүү одоо өвчлөхтэй ажлаасаа чөлөө авах энэ магадлал нь бараг 80 орчим хувиар илүү байдаг юм байна. Тэгэхээр энэ тухайн бизнесийн үр ашигтай байдал хамгийн гол нь одоо энэ тамхитлалтаас үүдэлтэй одоо энэ зүрх судасны өвчлөл тийм ээ. Тэгээ хорт хавдар гэд энэний одоо өвчлөлийг бууруулахад бас энэ алсуур дам одоо үр нөлөөтэй. Мэдээж байгууллага тэргээ 100% тамхигүй болчих юм бол хүмүүс дам тамхитлалд өртөхгүй тийм ээ. Тамхитлалтаас одоо үүдэлтэй ямар нэг одоо халдварч өвчнөд үүдэх эрсдэл одоо буурчирна. Тэгээ мэдээж эрүүл орчинд эрүүл одоо ажилтнууд ажиллаад ирэхэд тухайн бизнес илүү өөр ашигтай, үр дүнтэй цааш нь хөгжинд цэцэглэх одоо ийм боломж бүрдэх байхаа гэж хүлээж байгаа. Монгол улсад тамхины эсрэг хууль 2013 оны 3 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байдаг. За Сэлэн аймгийн тухайд хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд албан байгууллага хамт олон сургууль цэцэрлэг орчин тойрондоо тамхигүй орчныг бүрдүүлж чадсан байна. За харин одоо гэр бүлийн орчинд хүүхэд багчуудаар нь дамжуулж ухуулгах сурчлагын ажил явуулах нь зүйтэй гэж энд оролцсон хүмүүс саналаа илэрхийллээ. Яг сургуулийн орчин бол ер нь дотоод орчиндөө гадаад орчиндөө бол тамхигүй орчин болж чадсан. Энийг бол бид нар аль сургууль цэцэрлэгүүд хэлж байна. Ойр орчмын дэлгүүр хоршоо одоо түүцнүүд бол тамхи зарахгүй болсон энэ хуулийн хэрэгжилт бол тодорхой хэмжээнд одоо үйлчилж ажиллаж байгаа. За бид бүхний одоо өнөөдрийн энэ сургалтаас ойлгож авч тийм ээ цаашд одоо хэрэгжүүлэх нь зүйтэй юм болов гэсэн нэг ажлыг л бодж илаа. Яагаад гэвэл ерөөсөө бид бүхэн гэр бүл рүү хандаж одоо хүүхдээр нь дамжуулж энэ одоо тамхинаас одоо гарах тамхины хор уршгийг одоо ойлгуулах энэ сургалт сурчлагын ажлыг л нэлээ өргөөрөөтэй минут секундээр одоо хэмжсэн тийм ээ. Ерөөсөө өдөр тутамдаа ч одоо бараг энэ төлөв асуудлыг ярьж явах ийм хэмжээнд л одоо бид нэр ажиллах ёстой юм байна гэдгийг л одоо ойлгож бас бид нар хоорондоо ярилцж илаа. Тэгэхээр бид бүхэн одоо сургууль дээрээ одоо энэ хуулах сурчлагын ажлыг гэр бүл рүү чиглэж хийх ийм ажлыг л одоо ямар ч байсан эхлүүлнэ гэж бодож байна. Сугадар сумын хувьд 25 байгууллага 10 аж ахуйн нэгж тамхигүй хот болох хаянд нэгдэж идэвхтэй ажиллана гэдгээ энэ өдөр мэдэгдсэн байна. За эрүүл хот болох хамгийн энгийн алхам нь ухуулгах сурчлагын ажил байдаг тул нээлтийн үеэр тамхигүй ажлын байрны амлалт тунхаг хүчгийг засаг захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад тарааж хөрвүүлэх ажлыг Сэлэн аймгийн эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж ажиллажээ.